Аймгийн хэмжээгээр 3000 гаруй тариаланч газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж 3300 гаруй га талбай тариалт хийх төлөвлөгөө гарчээ. Гэвч гагийн хэмжээ нэмэгдэж давуулан ургац авах боломж бүрдээд байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь газар тариалангийн салбарт шинээр тариалалт хийх хүсэлтийн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэлээ. Ургацын хэмжээ нэмэгдэж тариаланчдын игнэд хилж байгаа нь саашаалтай боловч тооцоолоогүй эрсдэл бий босоор байгаагийн нэг нь усны асуудал юм а. Манай аймгийн тариаланчид ногоочдын хувьд буйнд холоос шуудуу татаж талбайгаа усалдаг уламжлалт аргатай. Энэ жил зуншлаг оройтож гандуузан болж байгаатай холбоотойгоор ногоочд усны хомсдолд өмнөх жилүүдээс илүү ихээр өртөөд байна. Үүний нөлөөгөөр тариалалтын хоног хугацаа алдагдаж ургац алдах эрсдэл бий болжээ. Урд жилүүд бол бас гайгүй байсан байлээ. Энэ одоо буйнтгуудыг энд айлуудын дунд бас нэг гол ингээд ирээд бид нэр хуваагаад болоод идвэсэн байхгүй. Энэ жилийн хувьд бол бүр байхгүй, тийм байхгүй. 72 цаг 180-х нь аваад 72 цаг одоо энэ хойдлынх нь авч байгаа байхгүй. Энэ 7-70-х нь 2 илжээр. Тэгээд нөгөө 72 цагт нь багтахгүй. Зарим улсууд одоо усалж чадахгүй. Тэгээ цаг нь болцсон. Нөгөө улсууд аваа явчих штеп. Тийм учраас бас талбайгаа усалж чадахгүй ингээд үлдээж байгаа улсууд бас байна. Ногоочны тухайд нартай хурашлэгт өдөртөд 6-аас 7 хоногт багтаан талбайгаа усалдаг бол энэ жил сар гаруйн хугацаанд усны бараа хараагүй ногоочд олон байна гэлээ. Зарим ногоочд усны хомслоос бол шантран тариасан ногоогоо орхижээ. Аймагт бас жаргал цумд бас яриад нөгөө дээр ус авч байгаа хүмүүсийг бас зогсуултанд бас оруулахгүй бол ер нь манайх одоо нэг хэдэн жил ингээд бороогор байхгүй бол ер нь манай ховдын тариаланчд бол ер нь хэцүү байдалд орохоор энэ жил бол яста тийм мэдрэгдэж байна. Тариаланчд маань бас нөгөө усны хуваарлалтаасаа болоод хоорондоо маргадаг. За ингээд бараг зодоо үүсэх шахуул юм болдог гэсэн. Энэ жилийн хувьд бас яг энэ байдал давтагдсан гэж байна. Энэ жил бол давтагдсан. Энэ жил бол яста давтагдсан. Жилээс энэ жил бол хурбороо байхгүй, хаасайгүй, ногоо байхгүй. Энэ жил бол хэцүүхэн болцоо та. Энэ зуны тухайд нэг тариаланч ер нь хэд хонжож усаа одоо талбай руу оруулж ирсэн. Зарим нь 15 20 хон жиж бүр зарим нуслаж чадахгүй одоо хүртэл явж байгаа улсууд байгаа. Зарим бүр хаяа явсан ногоо. Ерөөс шантраад ерөөс ус гөрөлцөхгүй байхгүй. Уг нь талбайгаа хэд хоноод услах ёстой. Яг ийм нартаа хуурайшилтай үед 7 хоног туслах ёстой байхгүй. Тэ тогтмол 7 хоногт одоо янангуяа энэ онц сууж явахдаа 7 5 хоногт л зарим нь 5 6 цаг нөгөө талбайд байлах ёстой байхгүй усаа өстэй байд. Одоо гүйлгээд доороос шууд нас гарах чадахгүй байгаа. Усны хомслоос гарах нэг гарц бол гүний худаг ухажд услын усалгааны шинэ технологи нэвтрүүлэх арга зам гэдгийг газар тариалан эрхлэгчид онцолж байна. Харамсалтай нь гүний худаг ухууланд услын усалгааг өдөр тутам нэвтрүүлэх нь өртөг өндөр учир хүссэн бүхэн хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг ч мөн хэлж байна. Манайх гүний худагтаа энэ туслын усалгааны систем гэж одоо инженерийн хийцтэй тийм юуг ашиглаж байгаа одоо хятадаас оруулж ирж хугацаа алдах барих асуудал байхгүй. Өөрөөсөө худаг мотороос агаал худагаараа ингээд шахуулаад ингээд байж яадаг мотороор. Усны удал маргаанд бол оролцох шаардлага байхгүй. Манай худаг ер нь хэдэн төгрөгийн өвтгөнд болсон бэ? Нууц биш бол. Манайх одоо нууц бишэлтэй одоо тэн чинь метрийн 300 мянгаар 1 метрийн үндсэнд ингээд 9 сая төгрөгөөр гаргуулсан. Ингээд ноцоос юутагаа нэг нийтдээ нэг 20 сая төгрөг болсон. Тэ бүх юу тоног төхөөрөмжтэйгаа. Тэгэл жилийн жилд тэрийг ашиглал байна. Зөвхөн энэ туслахаа шаланкийг л шинээр авна хятадаас. Тий оруулж ирэл тэгэл энэ пилонко юу ашиглана. Усалгаатай газар тариалаг дэмжиж тариаланчид ногоочдыг усны хомслоос салгах талаар инженерийн шийдэлтэд наривчлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэхгүй бол жилээс жилд усны асуудал хүндэрч ургац алдах, нөгөө талаар төмс хүнсний ногоо жимсгэн зэрэг орон нутгийн хөрсөнд таригдсан бүтээгдэхүүний үн хэд үсэг эрсдэлж бий болохыг үгүйсэх аргагүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ч юм уу гадны донор байгууллагын тусламжтайгаар одоо бас улсын хуучны одоо өмтөндөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хийгдээд бас зах зээлийн эдийн засгийн одоо шуурганаар утгагдсан өөрөөр хэлбэл бас одоо нураагдсан гэдэг ч юм уу тийм ээ. Зарим одоо тэр байгууламжийн одоо хятад руу гаргаад зарцсан гэдэг ч юм уу. Тэр одоо байгууламжуудыг шинээр хэрэгэн засварлаж байгаа. За жишээ нь одоо Алтаа сумын Боомын амны одоо улсын систем, Эрдэнэрийн улсын системүүдийг одоо үндсэндээ Азийн хөгжлийн банкны одоо дэмжлэгтэйгээр хэрэгэн засварлаж байгаа. За үндсэндээ энэ жилийн хувьд бол одоо Боомын одоо амны улсын системийн ажил одоо эхлээд явна. 23 оноос эхлээд үндсэндээ Эрдэнэрийн улсын системийн ажил одоо шууд явагдана. Үндсэндээ тендерын зарлагдаад одоо тухайн одоо компаниуд нь аваад үйл ажиллагаагаа эхлэхэд битгэл ажил хангаа явж байгаа.
Тэгэхээр энэ мэтэр бид нар бол улсын систем мэдээж тэр чин давуу талтай хамгийн гол нь энднэр эдийн засгийн үндэслэл сайтай тэр улсын системүүдийг одоо барьж байгуулах юм бол эдийн засагт энэ одоо бас газар тариалангийн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулнаа. Түүнээс биш бид нар нэг айгач гэдэг ч юм уу тийм ээ алдагдaltaа болохыг гэдэг байдлаар хандах юм бол мэдээж адил бол явахгүй шүү дээ. Ойрын жилүүдэд Ховд аймагт олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр услалтын системийг сэргээн засварлах ажил хийгдэж эхэлнэ. Хамгийн гол нь техникийн үндэслэлтэй газар зүйн байршлаа зөв тооцоолж хийх нь чухал. Хэрэв ингэж чадвал усны хомсдол орсон тариаланчны асуудал шийдэгдэх боломж бүрдгээс гадна усгаатай газар тариалан хөгжүүлэх, тариалалтын талбай хэмжээг нэмэгдүүлж гаагаас авах ургацын хэмжээч мөн өсөх боломж бүрднэ. Нөгөө талаас Ховд агропарк төсөл үр дүнтэй хэрэгжиж олон арван ажлын байр шинээр бий болж хөдөө аж ахуй газар тариалангийн салбараас олох үр ашиг дээшлэх боломж бий гэдгийг мэргэжлүүд цохон тэмдэглэж байсан.